Сэриглэн хөгжилтэй Мөнх тунх хайр татан даруухан Мөнх тунх нарцсан бас игдүүтэй Басар Мөнх тунх ухаалаг бас овчин засхан Мөнх тунх Бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөөрхөн бүгдүүч байна атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадахыг манай хөрхөн супер хүчтэй бүгдүүд хайж олноо бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөөрхөн бүгдүүд байна мухтох За өнөөдөр ямар үлгэрээр аялах вэ? мог жоохон даахтай жог жоохон хүүгээд үлгэрээр аялна да. Хөөх, ямар хөөрхөн сонсогддгийм бэ? Мог жоохон жижигхэн тахта жог жоохон хүү байдаг бах та. Юу гэсэн жог жоохон үгснэ. Тэгвэл нэг жог жоохон лагт байдаг бах та. Би ямар хөгжилтэй бэ? Хурц үг хэлтэй сэргэлэн жаахан хүү байгаа. За та хэд минь бэлэн үү? Би билээ. Би бас билээ. За, манай нөгөө игдүүдээ хөөрхөн жог жоохон дүү маань хаана бол тоо? Гэнэрэ нэх гоё дүү байдаг те. Мог жоохон даахтай жог жоохон хүү. Манайхан дуу ашиглах эрхийг нь аваагүй гэсэн. Дуу ашиглах эрхээ. Хүний бүтээл оюуны өмчөөр хамгаалагдсан бол бүтээсэн эзнээс нь зөвшөөрөл авч ашиглах хэрэгтэй юм байхгүй юу? Оюуны өмч тэгвэл их чухал зүйл байх нэ? Тэгэлгүй яах вэ? Жишээ нь чиний тоглоомыг өөр хүн асуулгүйгээр авч болтгүй шүү дээ. Оюуны өмч гэдэг нь яг л тийм үнэтэй зүйл байхгүй юу? Би яг ингэж хэлэх гэж байлаа. Тэгэхээр нь би уртаар нь уургигтай нэргэг, өнрөөрт нь хаанигтай нэргэг гэж хэлсэн. Сайн уу? Та нар нөгөөнийг жог жоохон хүү гэж таних уу? Найзуудаа одоо дараагийн хэсгүүдэд гарах хэлц зүг, зүрд зүгнүүд ойлгоход жоохон хүндрэлтэй байнах. Хэрвээ ойлгоогүй үгнүүд гарах юм бол аав ээж, ах эгч нар мөн эмээ өвөөнараас заавал асуугаарай. Хөөе, жог жоохон хүү гэж та нар таних юм уу? Тангөр гэж аам уу? Юунд нүд бэлчээгээд явна да? Мог жоохон даахтай жог жоохон хүү гэдэг үлгэрийн баатар нь миний дүү чи юу? За, мөн байвал та ам асуух гэж ирээ юу? Ам булаалцах гэж ирээ юу? Эсвэл ам авах гэж ирсэн юм уу? Ам дордох гэж ирсэн байна. Ба, ямар айхтар хэл амтай хөвгт вэ? Яр гэж ам хэл заяач, ярцаа гэж шүд уруул заяасан биш үү? Ах минь аавын хүү эдэлгүй 13 тэгшгүй гэж хүн болгон уран цэцэн ярихгүй шүү дээ. Мог жоохон хүүхэд юм байж үг хаяад яах вэ? Ингиж их үг хэлэх хэрэг байна уу? Би баатар бол нэгэн үеийн баатар, бэлэг баатар бол түмэн үеийн баатар гэдэгтэй. Би жижигч бэлчээр нь том юм болохоор зүрдцэн үг хэл зүгээр муу дүүгээ та нар дийлгүй ах оо. За тэгвэл мөсөн дээр мөнгөн аяг.
Басраа наадах ч онцгоо. Хил зүг зүүрт зүгэндээ орохгүй. Арга баргаар алгаа мажна гэж. Ах эгч нар минь дүүгээ барахгүй нэ. Дүүгийнх нь ам гэж атлах шиг, чадал гэж даачаа шиг юм болохоор дийлдэх нь нэгэнд өнгөрсөн байх оо. Багхан эрдэмт магтаал баясах. Багтан эрдэмт сударт баясах. Жогжоохон даахта. Цасгам. Юучгүй. Ready, set, fight. Багш сайтай шав бардам. Баатар сайтай цэрэг бардам. Хүн болох багаасаа, хүлэг болох унганаасаа. Бүдэн хамаал дээр гараад сүмбэр уулан дээр гарлаа гэх. Ууралсан хүн ухаантай үг хэлдэггүй. Бухимдсан хүн бодлоготой зам заадаггүй. Хүн ахтай, дээл цахтай. Юм учиртай, мод мөчөртэй. Багаас их болно, балчраас том болно. Би өтлөвч санаа өтлөхгүй. Агтны сайныг унаж мэднэ. Хүний сайныг ханилж мэднэ. Эмээхний мод дөрөв, эр хүний үг мэдгүй хүн агтаж, төмөр мэд битгий ноцгүй хүн аштаж, салхин мэд бүхүйсэн. Өсөрөл бараа өгсөрөл хэрүүл аш модтой голөгдөн, ажил модтой хожигдно. Хаа зүнлүүгээд л юм орлох сайд ороод. Олзор аширал. Миний хөөрхөн дүү зүрд зүүгээ сайн мэддэг мундаг хөөч гисэн. Хүмүүст өнгөрч шоолж биш. Найзлан зааж өгч байгаараа за. За ичээ. Ойлголоо. Одоо хэдүүлээ? Өөрсний сурсан хил зүг болон зүрд зүгсээр ярилцаж тоглох уу? Тэгээл та. Түнтгэр ноён түмэн жадтай. Наач бас онсон штэ. Хамтаа тоглох хөөрхөн хүүхдүүч байна. Атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадахыг манай хөөрхөн супер хүчтэй хүүхдүүд хайж олно. Бүрэн хялдаг зүрх чинэхөө буруу тийш өнхрөөд дандаа намайг өвдгөн чамайг хиндэ хэлэх вэ мог жоохон дахтай жов жоохон хөөби шинхэн дурлалда шатах гэж яван залгаж Гэртүүн дэмжин ажиллагч байгууллагууд Sky Garden, Kids First Residence, Мөнхийн тун, инхийн төлөө мөнхийн тун.